Хэрвээ та өөрийнхөө хүүхэдтэй одоо нэг 10,000 төгрөгийг заа маа миний хүү үүнийг одоо ойрхон хэрэгцээнд зарцуулаарэ. Одоо манай аав нь одоо ингээд сайхан ажиллаад, ээж нь ажиллаад олсон цалингаасаа ингээд ашиг болгож хүүхэдтэй бэлэг болгож өгч яана гэж өгөнгүү те. Нэг яг 10 хоногийн дараа буцаагаад хүүхдээсээ одоо чи миний өгсөн 10,000-ыг одоо 30,000 болгож өгөх ёстой гэд нэхэд булаагаад авбал хүүхд чинь яах вэ? Лавл одоо баярлахгүй болох маш их хэмжээгээр гомдох байхаа. Тэгтэл яг үүнтэй адилхан нэг зүйл босно нь яг он солигдохоос нэг 10 хоногийн өмнө ноогдол ашиг, Эрдэнэс хамтлагаа ноогдол ашиг хэмээн 120 орчим мянган төгрөгийг ард иргэдэд хараангуудаа 10 хоногийн дараа он солигдонгууд буцаагаад за ах шинэ татвар нэмэгдсэн шүү гэд одоо 200-аас одоо 500 600 мянган төгрөг болгоод буцааж авч байгааг одоо юу гэж ойлгох вэ? Энэ бол одоо доромжлол гэж одоо би хувьдаа үзэж байна. Тэгээ яг ийм муухай увайгүй байдлыг бий болгосон энэ Нямбаатар хэмээх энэ хүнийг нэн яаралтай огцруулахын төлөө Монголын ард түмэн нэгдэцгээе. Энэ хүнийг эрх мэдэлд хэрэгжиж хүргэж хэдэж болохгүй юм байна. Энэ хүнийг одоо эрх мэдэлтэй байлгаж хэдэж болохгүй юм байна. Нөгөө эргүү балаа хүнд эрх мэдэл олгох нь одоо галуу цолойтой хүнд ил төгсөнтэй адилхан гэдэг чинь яг утгаараа болж байна шүү.